Цээжний өмнөөс 2 гараар шулуун дамжуулах чадвараа сайжруулцгаая. Дамжуулалтын техникийг гэртээ, гадаа талбайд, зааланд боломжтой бүх орчин нөхцөд гүйцэтгэж болно. Магадгүй саксны бөмбөг гэрт чинь байхгүй бол өөр орлуулах боломжтой бөмбөгийг хичээлдээ ашиглаарай. Жишээ нь волейболын бөмбөг, хөл бөмбөг, эрзэнэн бөмбөг гэх мэт. Хамгийн чухал нь өөрийн аюулгүй байдлаа сайдаар хангаж хичээлдээ оролцоорой хүүхдүүдээ. Шулуун дамжуулалтыг байрнаас ба алхалтаас дамжуулж болно. Алхалтаас дамжуулах нь илүү оновчтой, гүйцэтгэл сайтай байдаг. Тоглолтын нөхцөл байдлаас шалтгаалж баруун зүүн аль ч хөлнөөс урагшныг алхаж дамжуулна. Удаашруулсан бичлэгээс та бүхэн техникийг анхааралтай ажиглаарай. Дамжуулалт гүйцэтгэхдээ анхаарах зүйлс: бөмбөг хүлээн авагчийн бэлхүүснээс дээш хэсэг буюу цээжин хэсэг рүү дамжуулах нь илүү оновчтой байдаг. Мэдээж хүлээн авагчийн 2 гар руу оновчтой дамжуулах нь дараагийн үйлдэлийг хийх таатай боломжийг бий болгоно. Харин бөмбөгийг толгой, хөл рүү эсвэл дутуу болон давуулж дамжуулах нь хүлээн авагчийн үед бөмбөгийг хүлээн авч чадахгүй байх, эсрэг багийн хамгаалагчид алдах, дараагийн үйлдэл алхмаа хийхэд цаг хугацаа алдах зэрэг сул тал байдаг. Бичлэгийг анхааралтай ажиглаж, шулуун дамжуулалтын дасгалыг хамтдаа гүйцэтгэцгээе.